ээлжид биологийн туршилт хичээлийг эхэлье. Тэгэхээр бид өнөөдөр 9-р ангийн 2-ын C гэсэн суралцгааны зорилтын хүрээнд ургамлаас ус уурших болон ус дутагдах үед ургамлд гарах өөрчлөлтийг илрүүлэх. За тэгээд ургамлын ууршилтанд температур, гэрэл хэрхэн нөлөөлөхийг бол илрүүлэх юм туршилтыг төлөвлөн явуулнаа. За ингэхдээ бол бид ургамлын ууршилтыг энгийн фотометр ашиглаад транспирацийн үзэгдлийг явуулахын туршилтыг төлөвлөсөн байгаа. За ер нь бол ургамлын ууршилт нь бол ургамлт бол маш чухал ач холбогдолтой. Ургамл хөрснөөс усыг сорволон авах. За мөн ургамл хатаж гамтхаас хамгаалахад бол транспирац чухал ач холбогдолтой байна. За тэгэхээр ургамл навчныхаа амсраар агаарл усны потенциалын градиентийн дагуу усыг диффузер гадагшлуулах үйл ажиллагааг бол бид транспирац гэж ойлгодог. За тэгэхээр энгийн фотометр ашигласан энэ транспирацийг илрүүлэх туршилт маань ургамлын хөрснөөс сорволсон усны эзлэгүүнээр тодорхойлогддог юм туршилт байнамаа. За ингээд туршилтанд хэрэглэгдэх багаж хэрэглэгдэхүүнүүдийг танилцуулъя. За ШТТ бид нарт хэрэг болно. Химийн олон туршилтууд, биологийн олон туршилтуудад ШТТ ашиглагддаг. За мөн шилэн гуурс хэрэг болно. За гуурс орлуулад бид нар бол нарийнхан шилэн пипеткүүдийг ашиглаж болно. За үүнийгээ бол эрзэнээр холбогч эрзэнтэй холбогдсон байна. За мөн бид нарт бол шприц хэрэг болж болох нь байна. За пипетик хэрэглэгдэнэ. За хүнсний будагч бодисуудыг бид нар энэ удаагийн туршилтанд ашигланаа. За тасалгааны ургамлаас навчаар нь ус хэрхэн ууршихыг илрүүлэх гэж байгаа учраас бол бид энгийн хамгийн их тааралддаг ургамл болох шинтгэлэг сонгоо авсан. За мөн хий алтхаас сэргийлэхийн тулд бид нар вазелин ашиглаж байгаа. За ингээд туршилтаа эхлэе. Бидний өнөөдрийн туршилтанд бол ургамлыг сонгож авахдаа хүүхдүүд хурц хутгаар ургамлынхаа ичийг тайрч байгаа тохиолдолд бол гар хурууга гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй. Мөн хүнсний будаг агуулсан энэ уусмлыг амтлах юм уу уух гэж болохгүй байх нэ. За ингээд туршилтаа явуулахын тулд шилэн хоолойг бол устай савнд байрлуулъя. За ингээд шилэн хоолойг устай савнд байрлуулсны дараа дотор нь агуулгадж байгаа хийг гаргахын тулд шприцээр ус сорвуулад ингээд хийг бүрэн шахаж гаргаж байгаа. За ингэснээрээ бол бидний туршилтын үр дүнд бол ямар нэгэн хий нөлөөлөхгүй гэсэн үг байх нэ. За ингээд сонгож авсан ургамлаа бол усан дотор эрзэнийн хоолойтойгоо холбох нь байна. За одоо хий алтхаас сэргийлээд сая ургамал бол ургамлын иш болон гуурсан хоолой хоёрынхоо заагаар бол вазелинаар тосолж өгнө. За ингээд тослоод бэлтцсэн ургамлаа шилэн гуурстайгаа гаргахын тулд гуурсныхаа үзүүрээс ус алдагдуулалгүйгээр чимхэж бариад энд байрлууллаа. За ингээд ургамлаа байрлуулсныхаа дараа бол хүнсний будаг агуулсан уусмлыг шилэн хоолойныхоо яргал хэсэг рүү шахаж оруулнаа. За ингээд будагч бодисоо оруулаад бид нар ургамлаа угсраа дуусчлаа. Тэгэхээр транспирацийн үзэгдлийг илрүүлж байгаа энэ туршилт маань тодорхой хугацаа шаарддаг учраас бүгдээрээ туршилтынхаа үр дүнг бол 1 цагийн дараа үргэлжлүүлэн харнаа. За одоо бүгдээрээ туршилтынхаа үр дүнг харъя. За ингээд харах юм бол ургамал маань навчныхаа амсраар ус ууршуулсан учраас тодорхой хэмжээний усыг бол шилэн гуурсаар дээш нь татагдсан харагдаж байна. За та бүхэн өнгөний өөрчлөлтийг ажиглаж байгаа хаа. За өнөөдрийн туршилтын ажил маань ургамлын навчны амсраар ус ууршиж байгаа үзэгдлийг илрүүлэх юм туршилт байлаа. За ууршилтын эрчмийг бид өнгөтэй усмлын шингэний дагуу гүйсэн эзлэгүүний хэмжээгээр илэрхийлүүлж харууллаа. За энэ туршилтыг навчны амсраар ус уурших, мөн ургамлын зөөврөлт зэрэг хичээлүүд дээр
ажиллах боломжтой.